За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Олон гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэх зөвлөмжийг та бүхэндээ хүргье. За жишээ нь багш нь А дээр нэмдэг нь Б гэсэн олон гишүүнтийг М дээр нэмдэг нь Н гэсэн олон гишүүнтээр үржүүлсэн. За энэ үржүүрийг ол гэсэн. За энэ жишээгээр хэлүүлээ. Бодлогоо бодё. Энэ жишээн дээр авч үзье. Энэ үржүүрийг бол. За энийг бодохын тулд хэдүүлээ. М дээр нэмдэг нь N гэсэн олон гишүүнтэй X гэж тэмдэглэе. За одоо энэ олон гишүүнтийг бид нар юугаар үржүүлэх вэ? А дээр нэмдэг нь Б гэсэн олон гишүүнтийг X гэсэн нэг гишүүнээр үржүүлэх дүрмийг ашиглаж бичнэ гэсэн үг. За тэгвэл ерөнхий бодлого маань А дээр нэмдэг нь Б гэсэн олон гишүүнтийг N дээр нэмдэг нь N олон гишүүнээр үржүүлнэ гэдэг нь А дээр нэмдэг нь Б гэсэн олон гишүүнтийг за тэмдэглэсэн ёсоор X гэсэн нэг гишүүнээр үржүүлж болно гэсэн үг. За нэг гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэхдээ бид нар хаалт нэг дүрмээ ашигладаг. За хаалтны гаднах тоогоор хаалтны доторх тоо гишүүнчлэн үржүүлнэ гэсэн энэ дүрмээ ашиглана. Тэгэхээр AX дээр нэмдэг нь BX болно. За одоо хэдүүлээ AX дээр нэмдэг нь BX гэсэн илэрхийллийнхээ энэ X-ийн оронд N дээр нэмдэг нь N гэсэн гишүүнтэй дахиж орлуулж олон гишүүнээр үржүүлнэ гэсэн санаа. За тэгвэл А дээр нэмдэг нь Б үрждэг нь одоо М дээр нэмдэг нь N гэсэн олон гишүүнтэй үржүүлнэ. Юу болж болох вэ? X-ийн оронд хэдүүлээ М дээр нь А үрждэг нь М дээр нэмдэг нь N нэмдэг нь Б үрждэг нь М дээр нэмдэг нь N гэсэн дүрмийг баримталж үржүүлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл нэгдүгээр олон гишүүнтийн гишүүн бүрээр нь за Б гэсэн гишүүн бүрээр хоёрдугаар олон гишүүнтүүдийг үржүүлж өгнө гэсэн санаа. За бид нар дүрмээ баримтлаад хаалтны гаднах тоогоор хаалтны доторх тоог яах вэ? Гишүүнчлэн үржүүлж болно гэсэн дүрмээ яах вэ? Баримтлаад бодно. За бичиж аваарай. За тэгэхээр энд ямар дүрм бичиж болох вэ гэхээр А дээр нэмдэг нь Б гэсэн олон гишүүнтийг N дээр нэмдэг нь N гэсэн олон гишүүнээр үржүүлэхдээ А үрждэг нь N дээр нэмдэг нь N нэмдэг нь Б үрждэг нь N дээр нэмдэг нь N гэсэн ийм хэлбэр рүү шилжүүлж байна. За энэ маань бол олон гишүүнээр үржүүлэх дүрм юм байна. За өгчлөж хэлэх юм бол олон гишүүнээр үржүүлэхдээ нэгдүгээр олон гишүүнтийн гишүүн бүрийг за Б гэсэн гишүүн бүрийг хоёрдугаар олон гишүүнтийн гишүүн бүрээр үржүүлж гарсан үржүүрүүдийг хооронд нь яах вэ? Нэмнэ гэсэн дүрмийг баримталж бодох нэ. За энэ үйлдэлийг бол бид нар өөрсдөө чадах учраас хүүхдүүд цааш нь бодчихно. AN нэмдэг нь AN нэмдэг нь BN нэмдэг нь BN болж одоо бодлого маань бодогдож байна гэсэн үг ээ. За бичээд аваарай хүүхдүүдээ. За дараагийн бодлого нь багш нь за 2А квадрат хасдаг нь 6AB нэмдэг нь 9B квадрат гэсэн олон гишүүнтийг за 2А дээр нэмдэг нь 3B гэсэн олон гишүүнээр үржүүлсэн үржүүрийг олоорой. Өөрөөр хэлбэл 2 олон гишүүнтийг үржүүл гэсэн юм даалгавар өгдөжээ. За тэгвэл энийг хүүхдүүд яаж бичих вэ? За бодолт нь
бодолт хийхдээ бид нар 2а квадрат хасах нь 6ab нэмдэг нь 9b квадрат гэсэн олон гишүүнтийг за 2а дээр нэмдэг нь 3b гэсэн олон гишүүнээр үржүүлж өгч байна. За эдгээр нь олон гишүүнтүүд учраас олон гишүүнтийг бид нар үржүүлэхдээ хаалтанд хийж өгнө гэдгийг нэлээд сайн анхаараарай. За одоо үржүүлээ хэдүүлээ. 2а квадратыг 2а-гаар үржүүлээд 4а куб. За энд зэргийн чанар орж ирж байна. Ижил суурьтай зэргүүдийг үржүүлэхдээ суурийг нь хэвээр тавиад итгэгчдэр итгэгчийг нь яах вэ? Нэмнэ. За дараа нь хасдаг нь хасах нэмхийн хасах 12а квадрат b. За дараа нь нэмдэг нь 18а b квадрат. За одоо 3b гэдэг нэмдэг нь 2 3-ын 6а квадрат b хасдаг нь 18а b квадрат. За нэмдэг нь 3-ээс 27b куб болно. За одоо төсөөтэй гишүүдээ эмэгтгэх нь а кубтэй төсөөтэй гишүүн байхгүй учраас 4а куб болно. За энд а квадрат b энд а квадрат b сөрөг 12 дээр эерэг 6-г нэмээд сөрөг 6а квадрат b болно. За дараагаар нь а квадрат b гэсэн а квадрат b энэ хоёр төсөөтэй. За сөрөг 18 эерэг 18 хоёр бол шууд устж байна. За тэгээд нэмдэг нь 27b куб гэсэн үржүүр гарч ирж байна. Хоёр олон гишүүнтийг үржүүлсэн үржүүр нь ийм олон гишүүнт гарч ирж байна. За үүнийг бичээд аваарай. За жишээ 2. Жишээ 1 байсан. Энийг бичээд аваарай. Жишээ 2. P дээр нэмдэг нь Q гэсэн олон гишүүнтийг P дээр нэмдэг нь R гэсэн олон гишүүнээр үржүүлсэн хоёр олон гишүүнтийг хооронд нь үржүүлэх гэсэн юм даалгавар байна. За 4-9-оор P үрждэг нь P дээр нэмдэг нь R нэмдэг нь Q үрждэг нь P дээр нэмдэг нь R болно. За P квадрат нэмдэг нь PR за нэмдэг нь Q PQ нэмдэг нь QR. За төсөөтэй гишүүд байхгүй учраас эмтгэх зүйл алга байна. За ингээд хүүхдүүд олон гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэх дүрмээ ойлгосон гэж найдаж байна агшин. За айлбар 6 гэсэн номныхон 37 дугаар хуудсыг гаргаад за 37 дугаар хуудсанд 1-р бодлогоос эхлээд за энд ийм 18 бодлого өгөгдсөн байгаа. За энэ 18 бодлогыг бодоод за ойлгоогүй зүйлээ багшаасаа асуугаарай. За анхаарал тавьсанд баярлалаа.